I'm sharpening the knife with the knife sharpener. За энэ болохоор хутга ирлэгч байгаа. Ингээд ирлж байна. Sharpen гэдэг маань ирлэх. Sharpener гэхээр ирлэгч. I have a cutting board. Надад гамбанз байна. I'm putting down the cutting board. Би гамбанзаа тавьж байна. I have a watermelon. I'm cutting the watermelon in half on the cutting board. За би таравсыг гамбанзан дээр хоёр хувааж байна. I'm putting the watermelon on the plates. За би таравсыг тавнууд дээр тавьж байна. I have a vegetable peeler. Надад ногоо арилгагч байна. I'm peeling the potato. Би төмөс арилгаж байна. I have a pear. Надад лир байна. I have an apple. Надад алим байна. A pear гэдэг тэнгүүдээ an apple гэж байгаа. Яг тэгвэл apple гэдэг нь ихшгээр эхэлж байгаа учраас an apple болж байгаа. I have an orange. За orange бас ихшгээр эхэлж байгаа учраас an orange. I have a pumpkin. I have an avocado. I have a kiwi. I'm gonna cut this kiwi in half. Би энэ кивиг талаар нь хуваана. I have cut my kiwi in half. За би кивигээ талаар нь хуваачихсан байна. Ерөнхийдөө яг одоотой холбоотой учраас present perfect tense-ийг ашиглаж болно. Past tense гэх юм бол I cut the kiwi гэж хэлнэ. Яг бол cut гэдэг үг маань болохоор онцгой буюу irregular verb байгаа. Тийм учраас өнгөрсөн цаг дээр ed залгахгүйгээр зүгээр cut гэж ашигладаг байгаа.